3 2 1 эхлэе. Сайн бацгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ бидний зүгээс буюу веблогийн зүгээс шинээр иргэж буй баримтат сурлынхаа эхлээд дугаараа хүргэх гэж байгаа баяртай байна. За тэгэхээр юу хүргэх вэ гэхээр маш тавчгаа. Залуучуудын өөрийн хүсэл мөрөөдлөө даган явж болоод өөрийн хайртай зүйлдээ дурлан шонын явж буй тэрний хүний тухай өгүүлэгдэх баримтат сурал нэвтрүүлэг аа. Ерөнхийдөө баримтат кино гэж хэлж болно. За ингээ манай эхний дугаарыг хүлээн авч сойрхно. Peace enjoy. Тосны интернет зураг бичиг 12 чинь 20 хэмжээгээр 150-аас дээш маркетаа даасан тооцоо үлдэж байна. Тосмод видеотэй бодоход ч гэсэн харж бодохгүй. Энэ компани энэ оны халуун бизнесийн тогтоон зориулсан. За, сайн байна уу? Яг Гинүүчин гэдэг одоо шүтээсийн 2 дахь курсаар graphic designer, computer graphic designer-аар сурдаг. 1998 оны 9 сарын 23-нд бүгд 8 дахь Монгол ардсан Улаанбаатар хотод төрсэн. Цэг ихээс алин ганц одоо ремийн өвтэйгээ хамт амьдарч байгаа. 10 жилээс хойш айгүй олон хоббитой маш их цаг зарцуулж ингээд бүх зүйлд ингээд дурлалдаг байсан. Тэгээд одоо болохоор ингээд яг өөрийн гэсэн үнэт зүйлийг олсон юм шиг санагдаж байна. Дизайнерт илүү сэтгэл гаргасан дизайнер бол тэгж надад туссан. Тэгээд зураг гэдэг нь болохоор миний мэргэжлтэй холбоотой illustration хийвэл ингээд vector зургийг ямар нэгэн байдлаар илүү өөрийн гэсэн сэтгэлээр онцлог болгож vector хийвэл зураг айгүй амьд болж ирдэг. Манай нэг наац өгөө нь Монгол төвөргийг зурсан. Зөв бэрхшээлтэй талууд гэвэл жоохон мэдээж байгалахтай. Гэхдээ би тэрийг нэг онц авч үздэг. Уусаа хэцүү байсан ч гэсэн би нэгэн тийм нэг сонгосон нэгэн тийм хийх хэрэгтэй юм болохоор хийж байгаа. Нэг надад цаг хамаагүй хүмүүс юу гэж бодохоос хамаагүй. Гэхдээ өөрийнхөө юмыг ингээл өөртөө л таалагдах гэж өөрийнхөө тулд хийж байгаа болохоор цаашаа keep going явуулж байна. Алтан болгоом гэдэг тэмцээн болж байна. Дизайнеруудын тэнд зориулж би 2 дахь курс, 1 дахь курс дорч чадаагүй юм харагдаж байна. Тэгээд одоо 2 дахь курс дайраагүй болсон. Тэгээд ингээ оюутан байх үеийн өөртөө хөгжүүлэх айгүй том боломж. Алтан болгоонд орсноор ингээ ерөөхдөө чадвар айгүй хөгждөг. Алтан болгонд зориулж нэлээд олон юм бүтээсэн. Тэс илүү сайн зурдаг хүмүүс байвал надад их хангалттай шүү дээ. Тэр таах гэдэг. Монголд нэг боломж байдгүй. Дизайнеруудад яг өөрийн хөгжүүлэлт нь том туслах хүмүүс байдаг болохоор ингээд өөртөө л юм хийдэг гэж хэлж байна да. Магистраа би энд төгснө гэж бодож байна. Бакалавр гэж гисэн. Тэгээд магистраа гэж гисэн төгсчөөд сургуультай үлдэх бодолтой байна. Сургуулийн үлдэх төгснө. Тэгээд багшсныхаа дараа өөрийгөө жинхэнэ Герман, Берлин гэж өөрийнхөө хүслээр цаашаа хөгжүүлэх байна. За хөгжим бол миний хувьд амар том илэрхийлэл болж өгч чаддаг хөгжим. SoundCloud дээр ерөнхийдөө нэг follow хийгээл гоё юм сонсох баха. Монголд л ер нь олон followerстай шүү. Тэгээд дуртай хөгжмөө сонсоод өөрийнхөө дуртай бүтээлээ хийх бас гоё. Бүтээлүүдээс одоо шууд зураг зурж байгаа. Basic юмдуудыг ашигладаг шүү
Instagram, YouTube, Facebook тэн дээр болохоор зөвхөн skateboard үздэг, skateboarder YouTube үздэг. Instagram дээр ч гэсэн skateboard-руудыг тагдаг. Дизайнхаа өөрийнхөө гоё юмнуудыг тагдаг гэл. Бэнод 769 тач байна. Тэр явцахад өвөө нэг скейтборд авч ирсэн ихтлгүүрээс ойрог хөлхийн мэдхгүй дөрөв дугаатай амтаж. Тэгэл би тэрнгээр анх ингээл өвөөр заалгаад яг бүх өргөний хажууд ингээд явдаг байсан. Тэгвэл нэг хэсэг унахаа болчиход ингээд зөвхөн балкон дээр ингээд гаргаж шидсэн. 2-3 жил балкон дээр зөвхөн тоосондоо тавьдаг. Тэгээ тэр хооронд BMX сонирхдаг. Nästa chans. Тэгээ BMX-ээр нэлээ оролдож үздэг. Тэгээ бүр багахгүй чадахгүй болоод тэгээ нэг өдөр ингээд скейтбордны бичлэг үзээд тэгээд надад нэр скейтборд гэдэг шүү дээ. Балконоос гаргаад скейтбордоор улаад тэгээ зөвхөн бичлэг гинэ тэр үзэл скейтбордонд дуртаас одоо ороод 5 жил болж байна. 6 ч юм уу голгаад Skateboard бол ямар нэгэн тоглоом биш ямар нэгэн танхаарал биш. Skateboard бол хувийн хүчин чармаалтаас хамаарч тэр зүйлд хэр дуртайгаас хамаарч хөгждөг маш том урлаг юм аа. Энэ өөрөөсөө танилцсан. Энд нэ өөрөө хийсэн цүнх байна. Энэ үгүй брэнд аа. Тэгээд ишээ яваад нэг кофенуудаа кофе цуглуулах хариуд дуртай. Кофений машин маань яштагташ байна юм. One packet аваад ишээ хийгээд тэгээд ерөөсөө хатны кофе бэлэн болдог. Цаашаа бол ингээд фильм камера энэ болохоор автоолхон цаар болж өөрийнхөө стилээр зорсон вектор маркын зэрэг лаптоп вакуум хамгийн хэрэгтэй кофе дизайн хамгийн хэрэгтэй юм даа дизайнер ханамууд тэгээд шинэ энэ дээр юу үрсэн бэхээр street art-ийн юуар маягаар street art-ийн арга барилаар явсан цаавар хийгээд байгаа шиг ингээд өөрийгөө зурсан байна. Манай ээж байна. Ээж Германд банк баслаа. Асараа хамтарсан багт. Ээж чарлан гэдэг. Айлан ганц үгээд ярьсан тэ. Индиан. Ээж би хитонт ч жоохон л байсан. Бас 7 найтай л байсан. Hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. And don't you come back no more. What you say? Hit the road, Jack. And don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. And don't you come back no more. Oh woman, don't treat me so mean. You're the meanest old woman that I've ever seen. I guess if you say so, I'll have to pack my things and go. That's right, hit the road, Jack. And don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. And don't you come back no more. What you say? Hit the road, Jack. And don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. And don't you come back no more. Now baby, listen baby, don't you treat me this away, 'cause I'll be back on my feet someday. Okay.